Сайн байна уу? За энэ дугаар дээр би та бүхэнтэйгээ энэ номыг ашиглаад vision board хийсэн тухайгаа туршлагаасаа олгож байна. Yay! Энэ номыг би сая төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан. Тэгээд ер нь бол анх удаага яг зориод vision board хийсэн ба. Тэгээд яг энэ ном айгуу гоё гэдэг заавартай. Дээрэс нь vision board хийхээс өмнө одоо тэмдэглэл хөтлөөд өөрөөсөө асуух асуултуудтай айгуу гоё юм чиглүүлэхтэйсэн болохоор ерөнхийдөө надад бүх үйл явц нь айгуу гоё байсан. Энэ номын зохиолч нь бол өөрөө яг spiritual зүйлс тэгээд manifest хийх, за тэгээд астрологийн сонирхолтой хүн юм байна гэж би ойлгосон. Ягаад гэвэл энэ ном нь өөрөө 12 зурхаан ордын яг гол сэдвүүдээр зургнуудаа хуваарлаад хуваацсан байсан. Тэгээд дээрэс нь бас нөгөө өөрөөсөө асуулт асуугаад тэмдэглэлсэн гэсэн шүү дээ. Яг тэр эсвүүдээр ч гэсэн яг 12 чухал одоо амьдралын өөр сэдвүүдээр өөрөөс чинь яг чамд юу маш үнцэнтэй юм бэ? Тэгээ чиний хувьд юу чухал юм бэ? Чи юу хүсэж байгаа юм бэ гэдэг чинь илүү өөртөө танилцаад гоё ойлгох зорилготойгоор асуултууд асуусан. Тэгээд би бас тэр хэсгийг айгүй ноцтой хүлээж аваад 2-3 өдөр зарцуулж агаад нэлээд сайн төвлөрж байгаад асуултуудыг хариулаад тэмдэглэл хэлсэн. Тэгээд тэр бас надад маш гоё сонирхолтой байсан. Ягаад гэвэл би бас өөрийнхөө талаар мэдээгүй зүйлсээ мэдж авсан. Тэгээд дээрэс нь энэ номыг хэрвээ та авах сонирхолтой байвал энэ төр ном дээр ер нь зарж байгаа гэсэн шүү. Нэг 100 тоотоогоор зарж байгаа тийм болохоор бас амжаад авах сонирхолтой байвал амжаад аваарай гэж хэлмээр байна. Зургнууд нь бол маш гоё байсан. Гэхдээ яг тийм амар орчин үеийн стилийн сонирхолтой одоо хүн гэхээс илүү зохиолч нь илүү тийм vintage зүйлийг сонирхдаг юм болоо гэж үзсэн. Ягаад бол зургнууд нь хвчлэн нэлээд тийм vintage стилийн зургнуудаас надад бол айгүй гоё таалагдсан. Тэгээд 12 өөр чухал сэдвүүдтэй гэсэн шүү дээ. Тэрэн дээр одоо жишээ нь хамгийн их нь хоньны орд буюу эхний одоо first house дээр яг биеийн тамир тэгээд өөрийн чинь одоо хувийн одоо self-тэй хувь хүн. За тэгээд тэр яг тэр сэдвүүдийн дагуу ингээд зургнуудаа сонголтуудтай тэг яг өөрт чинь тусаж байгаа яг ингээд анхаарлыг чинь татж байгаа өөрөө авмаар байгаа тэр зургнуудаа ерөөдөө сонгоод аваад тэгээд самбар дээрээ наана гэсэн хүслийн самбар гэдэг дээ шүү дээ Монголоор. Тэгээд дээрэс нь бас англи хэлээр гоё яг тэр 12 чухал сэдвүүдийн дагуу бас одоо хэрэгтэй тийм таатай яг өөртөө хэрэгжүүлмээр байгаа үгнүүдийн бас сонголтуудтай. Тэгээд тэр үгнүүдээс бас ерөнхийдөө бас сонгоод хүслийн самбар дээр бас наахаар тийм ном билээ. Тэгээд би энэ vision board-ыг хийх үйл явцаа ерөнхийдөө баг хэсгийг бичсэн байгаа. Тэгээд та бүхэн хармаар байвал үзмээр байвал төгсгөлд нь бас миний vision board ямар усныг харж болно. Юуны төрөнд мэдээж самбараа бэлдэх хэрэгтэй байгаа. Манад дуу тусгаарлагч автан байсан болохоор энийг хан дээр наагаад дээрээс нь ватум А2 хэмжээтэй ватум цаасаа зоосон байгаа. За тэгээд би цагаан ватум цаасан дээр ингээд зургуудаа наая хийсээ илүү гоё дуртай өнгөөрөө буудаад дээрээс нь наая гэж утсан болохоор энэ дээр атлет акрил будгаар будж гисэн. Гэтэ энэ нь болохоор яг зөв бодгийн сонголт байгаагүй мөлий. Ерөнхийдөө гуаш аваад бодсон бол хамаагүй гоё уусгалт сайтай гоё бодогдох байсан байлээ. За хэрвээ бас өөр нэг хүн тэгж бодож байгаа бол акрил юм уу эсвэл акварел биш гуашаар гоё уусгаад будаараа гэж зөвлөмөр нь. За тийм ямар ч тач бодог маань жоохон уусгалт муутай болсон ч гэсэн ерөнхийдөө би өөрийнхөө хэмжээнд айгу дуусгаад болгоод будаад дууссан байгаа. Тэгээд жоохон замбраагүй харагдчих магадгүй ч гэсэн хувьдаа бол өөртөө нэг сэтгэлээр өнөөгүй сэтгэл хангалуун л байсан. Маргааш өглөө нь
өдөр ороо жоохон хэсэг төсөж авсан зургуудаа наасан өглөө босоод харсан чинь яг гойноор тусцсан. Тэгээд айгүй гоё санагдсан. Тэгээд ерөнхийдөө үргэлжлүүлээд зургуудаа төсөх үйл явцтай гарсан. Тэгээд яг энэ үйл явцын хамгийн ихний хэсэг болох одоо бас хамгийн чухал хэсэг болох тэр асуултууданд хариулаад тэмдэглэл хөтлөх хэсгийг би бичлэг болгон хадгалж чадаагүй байгаа боловч тэр хэсэг бол айгүй чухал байсан. Тэгээд ерөнхийдөө энэ хөл үйл явц нь ном дээр ч гэсэн зохиолч нь бичсэн байгаачлан ерөнхийдөө нэлээд тийм бясалгалын шин чанартай нэлээд сонирхолтой тийм одоо өөрөө өөртөө цаг зарцуулаад яг төвлөрөөд тэгээ бясалгалын шин чанартай ингээд зураг зүсэж явахдаа хүртэл ерөнхийдөө маш ингээд төвлөрсөн байх шаардлагатай юм гоё сонирхолтой нандин ритуал гэдэг шүү дээ англиар. Тэгээд хамгийн ихний өдөр болохоор би туршлахгүй даад яг нөгөө энэ зүсэх цаасаа зүсгийнхаа доор тавьж байгаа энэ хавтан аваагүй байж байгаад өөр зүйл дээр ингээд зүсэж хахад бол яг жоохон хүндрэлтэйсэн болохоор яг дараачийн өдөр нь зурж дахиж одоо бичиг иргэн дэлгүүр ороод энэ зүсдэг зориултын хавтанг нь аваад тэгээд зүссэн байгаа. Ерөнхийдөө зүсэх үйл явц нь нэлээд тийм бас одоо цаг шаардсан. Тэгээд нэлээд тийм бас сонирхолтой байсан. Та бүхэн бас энэ бичлэгнээр харж байгаачлан нэлээд юм одоо өнцөг булангаар нь тий нарийн ингэж зүсэх шаардлагатай. Тэгээд ерөнхийдөө яг тэр одоо хүсэж байгаа зүйлийнхаа ч гэсэн зүсээд ингээд авах тэр бүтэн ингээд болгоод авах мэдрэмж нь ч гэсэн айгүй юм гоё сонирхолтой гоё мэдрэмж байсан. За тэгээд зүсэж дуусныхаа дараа ерөнхийдөө бүх зургуудаа тэгээд үгнүүдэд зүсэж дуусаад дараа нь нааж эхлэе гэж үзсэн. Яагаад гэвэл эхлээд том зургуудыг наагаад дараа нь жижигхэн зургуудыг наагаад тэгээд хамгийн сүүлд нь ерөнхийдөө үгнүүдийг наая гэж бодсон болохоор тэр нь илүү зөв юм байна гэж ойлгоод бүх юмнуудаа зүсэж дуусныхаа дараа нэг нэгээр нь цаавгаар нааж эхэлсэн байгаа. За тэгээд наах процесс маань ч гэсэн ерөнхийдөө бас нэлээд их цаг авсан. Нэг нэгээр нь зургуудаа болгоомжтой ерөнхийдөө наагаад тэгээд би зайн дүүрээд ингээд багтахгүй байх үедээ ингээд санаа зовсон чи ерөнхийдөө юм маань гоё багтаад дүүрцэн. Тэгээд одоо болохоор ерөнхийдөө зургуудаа бүгдийг наагаад дууссан. Бүх үгнүүдээ одоо гоё шинээр ингэж гоё хайчлаад мөнгөн болгоод цэвэрхэн хэлбэртэй болгоод тэгээд үгнүүдээ наах хамгийн сүүлд үлдсэн байсан. Тэгээ үгнүүдээ сайхан хайчлаад үгнүүд маань ч гэсэн ерөнхийдөө гоё багтаад самбар маань хамгийн сүүлд нэлээд гоё тийм дүүрэн болж өгсөн. За тэгээ хамгийн чухал нь юу вэ гэхээр мэдээж энэ бүх одоо үйл явцын дундуур хамгийн гол нь өөрийн чинь энерги гоё дүүрэн байх. Тэгээд таатай байх, эерэг байх. Тэгээд энэ үйл явцаа бүгдийг өөрөө enjoy хийх. Тэгээд та бүгдээ таалагдсан бол та ч гэсэн бас vision board хийгээрэй. Амжилт хүсье. Баярлалаа.